Гой. Хичээ заяа нухсыг тасч. За тэгээд ярьж иж ярина штэ. Тийм. За хөдөлж иж төгжрөн штэ надад. За юу бацхан төгжрөл дунд ээлж дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Хандус продакшны гишүүн, жүжигчин, олон улсын хөгтөнд хариулт зөвсвөрийн багш Гүнээ. Өөрийгөө болчихсон. За энэ удаагийн дугаарт манай найз маань одоо тий манай төрсөн найз маань орж байна. За Гүнээ амьдралынхаа хэр их хугацааг ер нь төгжрөл дунд өнгөрүүлж байна? Яа, би бол ойрын 2 жил бол гайгүй шүү дээ. Сүүлийн 2 жил бол нөгөө найрамдалтай байсан болохоор ерөөс төгжрөхгүй. Тэндээс ахаа байгаад. Гэхдээ яг найрамдлаас хот руу орж ирэхээр бол угаасаа энэ төгжрэл явж байгаа шүү дээ тий. Шууд төгжрээнд орж байгаа шүү дээ. Өдөрт 2 ажил амжуулахгүй л. Төгжрээ одоо ингээл маш их ингээл хүмүүс үүсгэж байгаа шүү дээ. Дээрээс нь ингээл маань хариуцлагагүй жолооч хүртэл ингээд бас нэг төгжрээ үүсгэж байгаа шүү дээ. Чамд одоо ингээд зам дээр явахдаа тохиолдож исэн ч юм уу те хөгжилтэй эсвэл юм бүр уур хүрсэн тийм нэг түүхээсээ хуваалцаач. Ерөөсөө игнэ шүү дээ. Урсгас өрөөл машинууд урсгас өрөөл одоо жоохон хурдан очих гол улам удаашарж байгаа тэр нь л төрнөл төгжрийн гол юм болж байгаа шүү дээ. Дөрөмгүү. Тэгэл хамаа намаагүй энэ тэргээр эргээл те. Ийш тийшээгээ яваад энэ нь бол дөрмөөл сайн дагчих юм бол гайгүй гэж бодод байгаа шүү дээ. Гэтэ ер нь хэцүүлдэ одоо Монголын хүн амын баг хэдэн хувийн энд хотод байгаа юм те. Тэгээд тагч чинь тэгэл тэдэж нэгэрээ машинтай нэг айлт хэдэн ч биш юм байгаад байгаа юм тэгэл тэгээд төгжрэл байж шүү дээ. Харин тийм ямар тоо баримт төрөл нэг айл нэг 3 машин 4 машинтай гээл те. Чи баг хараа энийг ашиглаж байгаа хамгийн чамд хамгийн ашигтай байгаа нь чамд л байгаа юм шүү. Энэ төгжрийн ашигтай байгаа ганцхан ашигтай болгож эхэлж байгаа нөө. Төгжрээнээс одоо нөгөө төгжрээнд дунд одоо ингээл яваал 2 3 цаг ингээл дор хаяж төгжирж байгаа шүү дээ өдөрт бол. Тэгээд төгжрээнд юу нь яаж ажлаа амжуулж ин хотод орж ирэхээр одоо тийм нууц байвал бас хуваалцаач. Яг дулаарч бол нөгөө нэг эко байк гэл тэднийг л ундаа шүү дээ байнга. Тэгэл ундаг дугаа муугаа гэл дулаахан бол тийм. Өвлөл боломжгүй л дээ. Төгжрээ алхал хөлдөжгүй тэгэл төгжрээл явна гэсэн. Харин автобусын цовол нэг арай гайгүй одоо нэгдүгээр нэгрүү арай урд. Чамаг одоо жүжигчин гэдгээр чинь одоо хүмүүс ер нь мэдээж дийлэнх юм те. За одоо сүүлийн үед ер нь багш болсон гэдгийг бас хүмүүс бас мэдж байгаа байх. Гэхдээ хүмүүсийн дунд байдаг чиний талаар ташаа ойлголт гэх юм одоо нэг буруу ойлголт гэх юм уу? Одоо чамааг ойлгодог. Юу л гэдэг юм шүү. Баян амьдрал дээрээ ингээл лалганаал ингээл сагсаалцаал яваад гэж бодд юм шиг санагддаг хүмүүс наа. Одоо чи ингээл амарч хөвгт ингээл ирээл те. Яг нэг хүн дээрээ хийдэг үсэт төлөө. Би чи тэрнээсээ чалд сондоо хүн шүү дээ. Ер нь үү? Ерөнхийдөө. Тэгээд тэнгүүт яг зүгээр тэгж боддог юм шиг байна. Зарим нэг хүмүүс нь бол ер нь бол хүмүүс бас ингээм амьдрал дээр сошиал дээр одоо байдаг шиг бас амьдрал дээр байхгүй те манайх. Тэрэн дээр бас жоохон цензуртэй жоохон ингээд талын ингээд хараад жоохон бодолтой байхгүй хамаа намайг усгүй амт гомдохоор л юм байл. Тэгээд тоохолж байсан л доо тамаг өөрсдөө тэгээд угаас тэр үед юм хийдэг байсан ч те. Одоо тэгэл нөгөө бүр дөжөрсөн гэдэг шиг л болж те. Ташаа ойлголт гэвэл тэр хүмүүс харин намайг яа ямар хэцүү юм бэ. Яагаад ингэж гид гарч ирээд байгаа юм. Ер нь Монголын төгжрийн зам бол амар аюултай те. Яг ингээд ямар гол хаанаас чамаагүй гинт хүн нэг бол машин гарцгүй газар мазраар хаанч гарц марц байхгүй байх. Шууд гүүж гарч ирж байна. Шууд өөр юм яриад эхэлдэг үстэй. Ер нь амар идрээ стресс. Юу ярьж илээ. Аа тийм шүү. Ер нь яхаа тэгээд хүмүүс намайг тэгж л бодоод байсан. Тэрнээс биш уунаас дараах удаас галзуу үедээ галзуул та. Одоо жүжигчин гэдэг мэргэжлээрээс ажиллаж байгаа. Дээрээс нь багш гэдэг бас мэргэжлээр давхар ажиллаж байгаа. Ер нь бол юм урлагийн салбартай салшгүй холбоотой байгаа даа шүү дээ. Хэрвээ урлагийн салбарыг сонгоогүй, жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоогүй, тэс өөр мэргэжил сонгоод ажиллах байсан бол ямар мэргэжлээр ажиллах байсан бол? За төсөөлж нэг үзэж байгаа. Гэхдээ яхаа шууд бодолд орж иж байгаа спортын хүн болох байсан баг та. Ямар спорт вэ? Сакс, хөлбөмбөг ч юм уу те айл нэг нэрэн сахыг хичээллэл. Өөрөө үнэхээр хоббитой. Багасаа хөлбөмбөг тоглодог байсан бас би чинь. Хөлбөмбөг сайн авраган бас болж исэн. Тэр үедээ бас аягүй кайфтай гоё байдаг гэсэн. Тэгээ одоо баг тэр үеэсээ хичээл явж исэн бол яг хөө тэгээ тамирчин болцсон л явж байгаа гэсэн баг л та. Тэг нэг бол гоё саксаараа хичээллээд ч юм уу те. Одоо хэрвээ цаг хугацаагаар аялаад буцаад явхаар бол те 16 настай гүн өслөнд одоогийн байгаа гүн өслөн
очиж ямар зөвлөгөө өгч юу гэж ярилцах вэ? Юуны талаар ярьж зөвлөгөө өгөх байсан бол? Ер нь гайгүй шүү дээ. Нэг тийм юм хэлэхгүй. Ер нь бол гайгүй шүү. Тэгээд үсээ хурдан засуулаасаа л. Тэр зургийг битгий гэрээ. Тэгээ би одоо энэ дээр оруулчихна. Тэр үед бас арай л зураг шүү дээ. Булган малгай бус юм шиг байсан. Одоо ч үс хэцүү л байна. Найрамд сар гаргалцсан. Одоо өчтөр орцол гардаг. Үсмэсэд сул тэрнээс шинэ бол яг хаа тэгээд хуучин амьдралдаа очиад нэг ингээд тэрийг засмас гэдэг гэжсэн бол хуучин тийм байгаагүй л одооний бие бүтэхгүй шүү дээ. Хуучин бие байж шүү дээ. Одооний бие байж тэгээд байж бүтэж байгаа болохоор нэг амир тэгж засмасаад ингээд гэсэн зөвлөгөө бол айгуу дээ. Жог тууштай байгаарай л гэж хэлэх байсан болов. Хийж байгаа зүйлдээ тууштай байгаарай. Хийж байгаа зүйлдээ жог тууштай байгаарай гэж хэлэх байсан баг та. Одоо яг амьдарж байгаа хүн өслөн бас ер нь хэр цахилахгүй бай ер нь. Цахилахгүй шүү дээ. Би ч ер нь хүүхдүүдтэй ажилласараад өөрөө хүүхчих болсон шүү дээ. Сонсог дуу муу гэж өртөрдөө сонсоос дээ. Миний охины зурсан зурган дээр хүүхдүүд дуумууд болоод ер нь цахилахгүй хүүхдүүдтэйгээ нэлээд цахилахгүй тал авч чадсан шүү дээ. Тэгвэл амьдралдаа хийж исэн хамгийн ичмээр зүйл. Ичмээрээ. Тий. Ерөөсөө хүнд хэлж байгаагүй хамгийн ичмээр нэг түүхээс хаваалт. Жог зааваа шүү дээ. Тэгээ одоо яах вэ тэгэл ер нь яг ичмээр гэхдээ бас тэг хүн амтнд ерөөсөө ярьж байгаагүй. Тий. Чи сонсож байсан ч болоо нэг чамд ярьж байсан. Тэр нь сонсож байгааг дээ. За. Ханаа төрчихгүй юу вэ? За. Автобусанд явж ирсэн. Тэр ханаа төрч болохоор масктай. Тэгээ явж ирсэн чи бүр гинт амар хараас ирнэ. Гэрэлэхгүй юу? Зэс чигээд ингээл юм зөө. Нос мэдгүй нэг юм нэ. Заваа яа за юу яриад байгаа юм бэ? Яни болцоо. Тэгэл тэрийг ингээ маскаар ингээ хамаал. Тийм л заваа ичмээр юм. Тэрийг одоо ичмээр юм ярьж хүү ичээгээд их одоо хүмүүс ингээ бүгд мэддэг болчихсон шүү дээ ичмээр. Маскара тиймэрхүү юм болдог л да хүмүүс юу нэ анзаардаг би бас хараад янз бүр. Тэгээ ингээ маскара авчаад яасан. Аваад кармаад ш тэргээр яа. Амар их хүн суудсан. Ямар ч хогийн самаагсаа тэрээд байхгүй. Шууд аваад базаал кармадаад утсандаа нэг хальт хараал тэгэл нэг юм жоохон үлдсэн тэрийг дахиж аваад. Йоо заваа юм байна. Надад сонсон чинь шууд те бүтлгүй хүүхдийн өдрийн тэмдэглэл гэдэг кино саранд орлоо. Тэгээ хэлдэг. Тэгээд хэлээд явдаг. Өөрийгөө нэг киноны нэг дүрээр зүйрлэх юм бол. Одоо яг шинэ жил мэдж бас болж байгаа те. Гоё шууд орж байгаа кино бол гоё гэртээ ганцаараа Кевингийн дүрийг те бас бүтээсэн бол тэ жоох байхтаа ч юм. Одоо ч бараг гусан үстэй. Одоо юу? Тий. Одоо бараг гусан шүү дээ. Сахал махлаа босч байгаа. Тий. Тэр Кевингийн дүр байх байсан байхаа гэж бодож байна. Яг одоо шууд бодогч байгаа. Чи нэг тэгээд гэртээ ганцаараа нэг өвөө болохгүй эсвэл хурцэр зэрэг байна. Кевин чи юугаараа төстэй гэж бодож байна өөрийгөө зан байдал юм уу гадаад цохор. Хэрсүү юу? Хэрсүү зан. Айгуу нэг тийм бас нэг бодлын айр ухаантай шүү дээ. Тийм шүү. Сэргэлэн бүрдийн дэцтэй. Тий. Гэртээ ганцаараа нэг гоё иш тотлоо байгаа шүү дээ. Кевин амьдралынхаа хамгийн нөгөө нэг дуртай сайхан зүйлс хамгийн сайхан зүйлсийг амьдралын хамгийн сайхан гоё юм нь болохоор ингээ ганцаараа байх юм байна. Магадгүй энэ гэр бүлийнхээ хүмүүсээс ингээ хол байх юм байна гэж бодож ирсэн. Гэвч тэр хүмүүс нь хамгийн амьдралынх нь хамгийн үнцэнтэй хүмүүс байсан гэдгийг ингээ сүлд нэг ойлгож байгаа гэдэг нь тэр нь бас гоё явах гэр бүлийн ингээ би бас ер нь тэгж бас ойлгож бас байсан. Тэгэхээр бас тустай юм тэр санаж нараар. Зөндөө олон хүнтэй ер нь юм харьцаж зөндөө олон хүнтэй ингэж ер нь багш гэдэг мэрэгжилж одоо ер нь зөндөө олон хүүхдүүдтэй хамтарч ажилладаг те. Тэр болгоноос одоо хүмүүсээс багш нараас эцэг эхчүүдээс гэдэг ч юм уу одоо хүмүүстэй харьцахад чамд хэлдэг хамгийн их хэлдэг одоо магтаал юу вэ? Бас эсрэгээрээ шүүмжлэл бас юу вэ? Хамгийн их чамд хэлдэг. Гайгүй дээр нэг тийж амар магтуулаад амар шүүмжлэл байдаг шүү дээ. Хүүхдүүд нь аюулгүй маш сайхан амраад буцаж байгаа эцэг эхчүүд аюул гоё сайхан байдаг. Тэр нөгөө бид шилдэг бүлэг гэж нэг юм ял дээ.
Тэгээ тэр шилдэг бүлэг болсон үед яг тэр үед амарч байсан хүүхдүүд эцэгчүүд хүүхдүүд бас тэгэл харамж бол 100% явдаг байхгүй. Тэг баярлалаа гэж таастаа хичээсэндээ тэргээл тиймэрх юм л л дээ. Яг өөртөө бол шүүмжилдэг юм байна. Эхэндээ бол амар лаг сэрдэг гэсэн үг лээ. Одоо харин жоох сэрхээ болох гэдэг. Айгу зовд сэрээд бүр. 7:30-д бол бас үнэхээр хэцүү сэрж байлаа шүү. Мөн чин 7 гэж сэрэл сэргийг лаг ингээл бүх мобилчүүдэл ингээд дуур 7:30 сэрэл ингээд нойрмолол. Ер нь гой сэрчүүл тэр өдөр гоё идэв шүү. Тэгэхгүй тэг жоох нойр усч чираас жоох ядарчих гал тий. Тэрнээс биш бол тэгж амар нэг шөөмж дүмэл аваадсан юм байдаг шүү. Гайвал байдаг шүү. Одоохондоо давгуул гэж юу? Тий, одоохондоо нэг тэгж амар. Гайвал явж ин та гэж. Давгуул замаараа л явж байгаа. Бахрын зурсан зургаараа л гэж. Гоё нэ. Тэгвэл ер нь ямар хуу төрлийн хүнд дурггүй вэ? Одоо ямар хуу зан характер гаргадаг те харьцаа үүсгэхэд ямар хуу зан төрлийн хүн чамд айгүй хэцүү санагддаг. Мэдрэмжгүй дурггүй шүү. Аа. Цаг тухай байдлыг мэдрэхгүй те мэдрэмжгүй. Одоо бодгоос жоох гэж. Ер нь гэхдээ нэр мэдрэмжгүй хүмүүс хэцүү. Одоо хоолны ширээн дээр чанга чанга яриад инээдэл орилоолох те эсвэл ингээл энэ тэмдэггүй ингээл янз бүр олоод ингээл хүн амтны олон нийтийн газар мазар жон гэлдэг. Одоо үтгэх нэг тийм мэдрэмж хүмүүс байдаг да нэг цаанаасаа нэг тийм соёлгүй гэх юм уу. Нэг өөрийгөө одоо орохсгүй ярианда өөрийгөө дэлхийн төвгөө бодцсон хүн ч юм уу те. Ер нь бол мэдрэмжгүй хүнд л дурггүй гэдэг. Тэгвэл чамд тийг санагддаг, мэдрэмжгүй санагддаг. Эсвэл чиний жоохон дурггүй тийм олонний танил Монгол хүн. Байхгүй шүү дээ. Тийм хувьд тааргүй л явж таадахад бол. Байдаг да. Хүн болгонд нэг ингээл фэйсбүүк хүлээ явж жоохон кринжилдэг гэдэг ч юм уу. Энэ яагаад ингэж юм бол гэсэн нэг бодоо. Яг зарим нэг жоохон муу халахалтай байна уусан хүмүүний бодлоор TikTok, TikTok дээр ингээл янз бүр болоод хүмүүсэд уйлаад идэх хүмүүс байдаг шүү дээ. За. Тийм хүмүүсийг харахад жоохон яагаад гэдэг юм. Жоохон хэцүү байдаг гэж юу. Хандлт муулт нь амар л байт юм лээ. Тэгээ ер нь л ингээл хүний хувийн амьдрал шүү дээ. Өөрийнх нь ингээл янз бүрийн одоо ингээл одоо чинь ингээл янз бүрийн болно шүү дээ амьдрал. Хүн амтаа ингээл алдан те та ингээл янз бүрийн болно шүү дээ. Тэр болгоно дэлгээл ингээд тэрийг уйлж бичснээ болцсноо постлт юм уу яад мэдэх. Уйлж чадаа постлт юм уу тэд хүмүүс гэж жоох гайхаад байдаг шүү дээ. Тэгээ тэр мөр нь хандлт муулт нь амар л байт юм лээ. Яг юуны тул хамтдаа байгаа даа те. Тэг нэг хэсэг нэг тиймэрхүү бичлэгүүдийг амар нэг явуулдаг. Нэг хэдэн мянган тэр нэг сайд мэд хаахаа махаг авах гэж тийм бичлэг гэдэг нь яах гэдэг нэг тэрийг юу ойлгох. Бусдад өрөвдүүлэх гэдэг ч юм уу те. Тэрнээс ч тэгж амар хүн амт байхгүй. Сая ингээд нэг тиймэрхүү төрлийн хүмүүс, мэдрэмжгүй төрлийн хүмүүс дургу гэдэг ч юм уу те. Сая нэг тиймэрхүү дургу юмнууд байгаа даа шүү дээ. Одоо тэгвэл эсрэгээрээ яг чиний хамгийн дуртай хүн хин бэ? Одоо тэгээ нөгөө олон танил хүмүүсээс үү? Үгүй одоо чиний амьдралыг одоо өөрчлөх үе зүг хэлж исэн те. Одоо чамд маш гоё тийм урам дэм өгч исэн. Тэр хүнээс чи маш гоё дэм урам авч исэн те. Тиймэрхүү үнүүд хэлж исэн хүн хин бэ? Ямар хуу үнүүд хэлж исэн бэ? Зөндөө хүн байна өө. Манай багш нар л одоо шууд буудлаа л да. Багш нар гэдэг нь одоо нэр зөх юм бол одоо олон улсын найруулах хэлбэрээр багш те. Улгийн гавьс төгөлтэй отхон батгч маань байна. Анх хаштай явж байхад 8 дугаар ангиас хойшоо тэгэл ингээд магтаал зэмлэх үедээ зэмлээл амар их урам өгжсэн. Тэгэл ер нь энэ мэрэгч рүү авахыг бас замын зааж исэн. Тэгээ бүр жоохон бахад урлагаар явахыг амар хүсч үзсэн бол одоо манай Астач халуудын найруулагч Индрээ найруулагч маань байна. Араас нь Алтан сэрийн найруулагч гэдэг одоо Монгол телевиз одоо нэг дууруулагч Наранбаатарах үлээ. Наранбаатарах маань байгаа шүү дээ. за. Одоо нэг үсгэлийн юу. Тэгээ үндсэн үсгэлийн авраг гэдэг тийм. Наранбаатар ах маань одоо гэргэн шүү дээ. Алтан сэрийн найруулагч. Найруулагч маань одоо мэдээж манай ангийн багш нартай л хамхаа багш. Ардын жүжигчин хамхаа багш маань. Гая жүжигчин Улаанбаатар багш маань байна. Тэгээ тэр хүмүүст л их талархаж баярлж явдаг ш тэр нь. Тэгээ мэдээж найз нөхөд те. Тэгэл мэдээж гэр бүл ер нь баярлж талархах хүмүүс юу нэх вэ наа. Хилээ тавил өнөөдрийн бидний нэвтрүүлэг нэвтрүүлэг. Дуусахгүй байх. Ер нь хин нэгнээс сонсч ирсэн хамгийн гоё үг ямар үг байсан бэ? Одоо яг хүн болгоны ингээд дотор нэг байдаг байх гэж боддог байхгүй. Нэг хүнээс гудамж нэвжсэн ч хамаагүй те. Дотны хүнээсээ ч хамаагүй. Нэг хамгийн гоё үг. Одоо ямар үг байсан бэ? 3 дуугийн л үг байсан баг та. Миний ага мундаг шүү дэргээл хөөрхөн шүү дээ. Одоо дүүнөр том болцсон. Чат матаар ч яг ингээд ядраа тэнэгээл байж байгаа бат. Ага юу ч ингээл би ага ингэсэн тэгсэн гээл зураг мургаа явуулаад амар. Чиний харсан үстэй. Лаг бичлэг хийж мэддэг болцсон. Өөрөө юм төдөд өөрөө хийгээд байна шүү дээ. 7 настай хөхд.
чинь бүр угаасаа л ингээд YouTube-ээс сураал хийж байгаа шүү дээ. 7 настай гэхэд амар сайн эвлүүлэг хийж байна тийм. Тэгээд дүүнэрийн л одоо өгнүүд юм уу да. Тэр өгнүүд л яг урам авч лодоод амьдарч штэ. Би мэдээж ээж юм аяг үгэл. За ер нь хүрэх газар руугаа нэлээд төгсөн байна. Тэгээд ерөнхий сүүлийнхаа асуултууд руу бас орё гэж бодож байна. Төгжрээнд бас иймэрхүү яриа сонирхолтой биш үү те. Харин сонирхолтой байгаа зү. Тэгээд хоёулаас сүүлд жоо уцраар дадсан жоохон өндөрсөн биш үү. За одоо ингээд төгжрөл дунд явах та гэдэг ч юм уу эсвэл чихвчээрээ сонсоод хамгийн гоё мэдрэмж өгч исэн, хамгийн гоё мэдрэмж өгдөг. За яг сүүлийн үед сонсч исэн дуунууд ч байж болно. Тийм гоё 3 дуунаасаа нэрлэеч. Одоо яг юм зөвүүн дуу гэвэл зэ лаг одоо бид тэр сонссон шүү дээ. Limit King Sona сарын дуу. Трамагийн Ост сүүлд гарсан тийм. амар саяхан гарсан шүү дээ. Тэр бол одоо амар гоё лаг байсан. Тэр үсэн. Тэр нэг гол нь хүн нөөрөө төгж өөрсдөө зоох гах те. Тэр кинон ч гэсэн угаасаа ер нь бас эвгүй кино байл шүү. Тэгээ тэр Limit King-ийнхаа өөрүүдийг бас өөрчлөх хүний өөрчлөөд одоо ингээ би хол болсон гэдэг бидгээ тэрэн дээр ингээ харуулаа те. Амар лаг гоё хүүхдүүд хүмүүстээ ингээ юм гоё мотивашн өгч байгаа байхгүй. Урам зориг маяг ингээ бүгдийг өгч. Тэр байна. За баян сонсдог юм бол чимдээ Just a Two of Us гэдэг. Тэрийг бол баян сонсно. Тэгээд хамгийн сонсох тустай дуу гэх юм бол Найрамдлын шинжил юм уу? Найрамдлын шинжил. Найрамдлын шинжил мэн хүүхэд насны гигийн дурсаа. Тэг яаж шинжил төгсөн нөгөө сайн тоглолт Монгол хар шийдэргээд сонсоод хүүхэд насны бүх дурсам сэтрээд. Тэр гоё юм да. 3 дуу гэвэл энэ 3 дуу мэдээж тэгтээ байнга сонсдог дуунууд бас өндөө байна. Rock Band-ийн дуунууд гэл. Young Sub-ын дуунууд гэл энэ банд. Ер нь төгжрийн дунд хинтээ төгжирж үзхийг хүсэж байна. Төгжрээ тийм ээ одоо гоё ингээд дурсамжаа яриад одоо гоё ингээд нин уугуу ингээд яриад гоё хинтээ тэгж дурсамж ярихыг хүсэж байна. Хинтээ хамт гоё төгжирмээр байна тийм ээ 3-4 цаг. Би фантастикийн Барслог байхтай төгжрөхийг хүсэж байна. Барслог байхтай. Аа. Бис Барсаагаас амар гоё урам аваад идэм аа. Тэр нөгөө нэг анх мааны дэвшлэг гэдэг байхад маань бичлэгийг шеэрлээл хөөрхөн дүмэр юу гэнэ гэж хахаа махаа гэлтсэн тий. Тэгэл шүкүстэй болоо тэр Барсаах чи шүкүстэй болоод ч тэгэл бүр юу вэ тий үргээл. Яг тэр үедээ бол тий. Гоё мэдэрж авч байгаа гахаас бас тэгээд ингээд сүйдгээ таараал бас ингээд тэгэхэд минь тустай. Тэг ингээд одоо ингээд Японы гээл гадаад дотоод одоо Японд ямар алдартай тий. Лайв нь 2000 удаж 1500 Япон. Тий амар яг Японы өөрөө Японоор уншаал тий тэр хариулаад. Энэ амар их урам авдаг. Зөвхөн хилэн дээрээс эхлээд юм. Гайхаж чүтж эхэлсэн шүү дээ. Тэгээ гоё яаж энэ амжилтын төрөө те яаж одоо өөрийгөө зохион байгуулалтаа яаж энэ юм тэгж нэгнээс хамт ярилцаж бас яг ам дээр ярилцаж үзэх юм хүсэж байна. Гоё санагдаад яг игээл инээгээл гоё. Тэгвэл эрэгтэй хүнтэй бас сая төгжирлээ шүү дээ. За маргааш нь тэгсэн чинь дахиад төгжрөөр орсон ч гоё эмэгтэй хүнтэй гоё. Гоё эмэгтэй хүнтэй. Ер нь эмэгтэй хүнтэй төгжиж те. Дүүлөө. Тэгвэл амар юу яа штэ. Амар юу яаш тэгээд байна. Угаасаа дээр. Хинтээ төгжгээ гэхэр чинь яг юм сургаал сонсмоор авах төгжрэл. Тэр хүн яриад би сонсоод байж юм байна. Тэр ингээд сонсоод ингээд машин бариад ингээд аа тийм байна тий гэл ингээд ойлгоод ухаарал ямар сургалт амар авах баг. За хоёул ирчих. Багш драма Эрдмийн театрын жижигчин аюун байх шүү дээ. Улсын ардын жижигч аюун дээр ихчтэй. Аюун дээр ах шүү дээ. Хамт заяах бас амар их юм. Би тэр үний бол тэр нүдийг бол шүтэрдэг кино одоо ярихаар сандраад байна. Нүдийг нь бол үнэхээр шүтэн биш үү. Амар нүдтэй. Яаж тийм бэ? Манай хаад нэг юу маасан дээр дөөсөн шүү дээ. Тэр ингээл хажуунаас нь би ингээ харж байгаа юм. Ингээд та нар тэр жижиглж амьдарч байгаа бол тий хідэн та тоглолоо бүх тоглолтын дээр улам амар сайжрал. Тий өөрийгөө бэлтэж байгаа ч гэсэн айгүй гоё жүжигч юм. Тэгэхээр байх хэрэгтэй. Аюун дээр учраас их юм сурахыг хүсдэг. Тэгэхэд харж өдөрдөрөл авдаг хүнтэйгээ ярилцаад явал бүр л их гоё мэдрэмж байх байлгүй. Чи тэгвэл би юу? Чи л өөрөө. Би одоо тань эмэгтэй л тэгэл байна. Ахаа хүнтэй төгжирнэ гэх юм бол би. За би одоо
Тэгвэл Монголоос Тийм Монгол ч юм уу? Гадаад ажиллах юм уу? гадаад байл. Гадаад байвал би гоё Риана ихчтэй. Риана их. Тий, Риана ихчийг хажуудаа дуулуулаад явж Хоёр бүр байгаа. авир ихтэй. Риана Манай ихч ярьсан л та урж өдөр. Diamond. Монгол хүн. За Монголоос гэх юм бол яг тэр иргээд боодгоо. Гэхдээ бас дуучин Мишель тийм болов? Шилэгч. Тий. Тэгээ манай харшаар ярьсан шүү дээ. А тий. Манай харшийн дуучин байсан шүү дээ. Мөнгөнөөс нэр харшаа Мишелэгч тэгээд дуулсан дүүн хүртэл дуулсан шүү дээ. А тийм үү? Бас дуулд юм уу тий? Манай Индра гэдэг дүү байгаа. Амар дуулсан. Аа. Хөрх мундаг. Би бол гоё Мишелэгчтэй төгжрээл, Мишелэгчийн хоолойг сонсоод дуулуулаад дуулаад. эсвэл хамтдаа дуулаад ч юм уу тий хоолоо салгаад. Бас мундаг те сая өстө том тэмцээнд бас төрүүлээд. Би Монголын нэрийг бас дэлхийд гаргаж байгаа хүмүүсийн нэг байна. За төгжрээнд ингээд төгжрээд хамгийн дээдлийн рекорд хитэн цаг төгжирч ирсэн бэ? 7 цаг. 7 цаг. Фүү хаана вэ? Яг тэг зогсолж штэ угс төв зам дээр. Тийм үү. За яг хаана гэдгийг хэлчихвэл бас сонирхолтой. Юунаас штэ чи биш үү? Өөр юм ч үлээ. 21-ээс явж исэн бохгүй явсан. 21-ээс 100 айлрав. Тэгэхэд яг 7 цаг болсон. Аимшиг 7 цагаа. Тэг зогсолт. Фүү. Уг нь одоо бол 21-ийн артлын зам ингээд зам гайгүй гоё явчих шүү дээ. Жижиг 7 цаг төгжиж юм уу? 21-ээс дарга ортол 1 цаг болж байгаа. Гацсан бүр шүү. Амар юм бэ юм. Тийм л шүү дээ. Энэ бол ер нь баг хамгийн дээд рекорд болох байхаа. Унтаас ирэхэд 7 цаг болж. Аа. Стейжээс ачаалтай сагаасаар борчвол. Цагаан сараар бас нэг хэдэн оны цагаан сар арч ирлээ бас нэг шүү дээ. Зарим газар. Төв зам уг гайгүй байдаг шүү. Төв зам тэр үед бол тийш тий. Амар ус. Цагаан сар дөгчж байдаг эсвэл харин тий. Хүмүүс суулаад амар ажилтдаг. Уг нь бас нөө Монголд гин Улаанбаатарт өмшөрч уг нь гараа авчихдээ шүү дээ. Бас их нь. Тэр яг нөө цагаан сар болох ч л байсан баг. Аа. Яг юм цогцоллаа ингээл хүмүүс бүгд ажилтдаг. Аа. Энийг ахын хэлээд юу гэдэг. Буцаад явуулдаг. Тийм үү. Аваар гарсан гинэ. За ингээл нөгөө за ингээл төгжрлийн бас юу гарч байгаа ш нэг. Хүмүүс хэлж өгöd байгаа ш. Буцаад яваа. Хоёр төгжирцээ. Осол гарсан байна. Буцаа яв. Эртээр буцаа яваа. Тэгж тайлбарлаж өгöd. Амрыг ирээ за самэр нөө. Цагдаа өгдөг. За одоо ингээд нөгөө сая 7 цаг төгжирсэн гэж байна шүү. 7 цаг төгжрээд ингээд зорсон газараа хүрэхэд нэг тийм амар гоё мэдрэмж авдаг шүү. Эсвэл нэг юм хоол замд ингээд явж зорсон газараа очдог шиг одоо төгжрэнээс гараал явгууд нэг юм гоё хурдлал явдаг. Тэр шиг нэг тийм гоё мэдрэмжийг хинээс юунаас авч ийн амьдралд. Хамгийн гоё мэдрэмж бол ер нь бол хүн болгоно л авчихсан байгаа. Том ажлын ард гараад л нэг сайхан ууж амьс авч штт. Дандаа нэг бодолтой тэрийтэй дэлтэлтэй. Тэр ажлын ард гарахад. За тэгээ лизингээ төс дуусгахад. Нэг өрнөөс салахад. Тэр л мэдрэмжүүд байгаа байдлаар хамгийн сайхан байна да. Болохгүй тэгээ энэс л гоё мэдрэмжүүд авдаг болох байлгүй тэгээ өөрөө мөрөөр лизин мэз яахгүй байх байлгүй. Гэж бодоод. Энэ хүү үгээр ингэж өндөрлөе. За одоо ерөнхий хойлооч барыг хүрэх газар ирлээ. Баярлаа. Тэгээд төгжрөл дундын маань ээлж дугаар орсонд найздаа маш их баярлаа. Цаг заваа гаргаж надтай хамт төгжирж бас нэгэн гоё дурсамжийг бас бүтээж ярилцаж явсанд. За өөрчөөс оролцсонд баярлалаа. Баярлалаа найздаа. Одоо тэгээд анд гоё хүн амтай олныг барай те. Өөр хүмүүс дуудаад өшөө олон гоё асуудал суугаад одоо ярилцах. Манай хүмүүсээс гоё дэмжээрэй, манай үзэгчд манаас гоё дэмжээрэй. Гоё хичээ заяа нухсыг тасч. За тэгээд ярьж ич ярина штэ. Тийм. За хөдөлж төгжрэн штэ байна. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт манай Ахандус продакшн гишүүн жүжигчин Гүнэ маань миний төрсөн найз оролцлоо. Тэгээд дараагийнхаа төгжрөл дунд ээлж дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.